Сайн уу хүүхдүүдээ? Сайн. За дүү хүүхдийн музейд маань тавтай морил өнөөдөр манай нэвтрүүлэгт 32 дугаар сургуулийн 3 Ё ангийнхаа хүрэлцэн ирсэн байна. Та нар туршилт хийж үзэхэд бэлэн үү? Бэлэн. Хамтаа туршилт гоё туршилтууд хийж үзэх үү? Үзье. За тэгвэл хэдүүлээ дүү хүүхдийн музей рүүгээ орцгоё. Одоо хэдүүлээ дүү хүүхдийн музей механик инженерийн хан гэсэн хэсэгтэр ирсэн байна. За энэ хэсгийг харах юм бол шүү дээ. Хоолойнод байгааз. За энэ бөмбөг гэтэл найзуудаа ийшээ хийхэд энэ гуурсаар өөрөө ингэж нисээд явж чадах болов уу? Бөмбөг үү? Явахгүй шүү дээ. Энэ бөмбөг өөрөө ингэж хөөрч чадах болов уу? Чадахгүй те. Ингэж унчих те. Тэгвэл яаж явд юм бол? Яг зөв. Агаарын даралтын хүчээр энэ бөмбөг дээшгээ яваад энэ хоолойнуудаар дамжиж явах нь байна. Тэгвэл агаарын даралтын хүч гэдэг нь болохоор таталцлын хүчний нөлөөгөөр үүсдэг. Одоо хэдүүлээ ингэж зогсож чинь те. Хөөрөхгүй байна те. Саран дээр очихвол яах вэ? Хөөрөөд ингэж жингүүдэд өндөр өсрээд байдаг шүү дээ те. За тэгвэл яг тэр хүч агаарын даралтыг үүсгдэг байна. Өөрөөр хэлэх юм бол агаар ингэж бас бид нартай адилхан жинтэй. Ингээд үзэхээр агаар ингэ юуж байхгүй юм шиг санагдаж байгаа биз? Гэхдээ л агаар өөрийн гэсэн жинтэй байдаг. Тэгээд тэр жин нь бас яг бид нартай адилхан дэлхий рүү таталцлын хүчний нөлөөгөөр татагдаж байдаг. Яг тэр нөлөөнөөс нь агаарын даралтын хүч үүсээд энэ бөмбөгийг дээш нь явуулна гэсэн үг. За тэгвэл хэдүүлээ энэ бөмбөг яаж энэ хоолойнуудаар явах вэ гэдгийг харах уу? За харж үзье. Явж ийн те. За энэ бөмбөгийг. За одоо энэ бөмбөгийг хийж үзье. За бөмбөг маань сая хөөрлөө тийм ээ. Гэтэл бөмбөг маань зүгээр л өөрөө байжсан бол явах байсан болов уу? Явахгүй байсан. Агаарын даралтын хүч байгаа учраас энэ бөмбөг дээшээ хөөрөөд байна те. За тэгэхээр хүүхдүүд өнөөдрийн нэвтрүүлгийн маань сэдв юу лээ? Агаарын даралт. Тийм агаарын даралт байгаа. Одоо хэдүүлээ явж агаарын даралттай холбоотой туршилт бүтээлээ хийж үзэх үү? Үзье. За тэгээ. За одоо бүгдээрэнд нь ийм 8 талтай уур төгсөн байгааз. За бүгдээрээ дэлгээ тавиад бэлтгэсэн үү? За одоо хэдүүлээ энийг ашиглаад шүхэр хийж үзэн за. За та нар шүхэрчдгийг мэдэх үү? Яадаг үлээ? Тийм те зарим гал хамгаалагчд онцгой байдлын хүмүүс бас шүхрийг ашигладаг тийм үү? Шүхрний тусламжтайгаар аюулгүй газарддаг тийм ээ. За тэгвэл хэдүүлээ өнөөдөр тэр шүхрийг хийж үзээд бас хөөргөж үзэж туршсан за. Шүхэр гэдэг бол агаарт аюулгүй буух, эсвэл нисгэд тусалдаг гайхалтай хэрэгсэл юм. Тэгвэл энэ хэрэгслийг ямар хүмүүс ажилдаа ашигладаг бол аврагчид онцгой байдлын үед жишээ нь ой хээрийн төмөр эсвэл уулан тосол гарсан үед аврагчид онгоцноос шүхрээр бууж хүмүүс тусалдаг. Цэргүүд зарим цэргүүд шүхрээр бууж тусгай даалгаврыг гүйцэтгэдэг. Шүхрийн багш болон нисгэгчид эдгээр хүмүүс бусдад хэрхэн аюулгүй шүхрээр нисгийг зааж өгдөг. Кино зураглаачид болон жүжигчид сонирхолтой кино бичлэг хийхийн тулд
тэд шүхрийг ашиглан агаараас зураг авч адал явдалт хэсгүүдийг бүтээдэг. Аялал жуулчлалын хөтөч нар тэд жуулчдад шүхрээр нисэх гайхалтай мэдрэмжийг бэлэглэж байгалыг дээрээс нь харах боломжийг олгодог. Зарим тохиолдолд шүхрийг ашиглан хүнс болон тусламжийн ачааг халслагдсан газарт хүргэдэг хүмүүс ч бас байдаг. Тэгэхээр шүхэр нь олон чухал мэргэжлийн салбарт ашиглагддаг хэрэгсэл байх нь. Та нар дундаас ирээдүйд шүхрийн нисгэгч, аврагч болох хүн ч байж магадгүй шүү. За бүгдээрээ уутнуудаа дэлгээ тавьсан байгаа. Сайн ажиглах юм бол 8 талтай байгааз. За уутаа тавьчаад бүгдээрэнд нь 4 ширхэг утас өгсөн байгааз. За утаснуудаа дэлгээ тавьчих. Уутаа сайн ажиглах юм бол энэ диагонал байгааз. Энэ үзүүр дээр нь утасныхаа нэг үзүүрийг скотч ашиглаад тогтоош үү заяа. За нөгөө үзүүрийн энэ тал дээр нь ингээд тогтооч гэсэн үг. Энэ далийн хэсэг байгааз. Энэ далийн хэсэг дээр нэг үзүүрийн тавиад за тэгээ скотчноос жижиг хэмжээтэй авах шүү. За хитрхи том авчих юм бол илүү гараад хэсэгт нь алдаад идэх хэвгүй. За ингээд л ач. Зэ. За наасны дараа ийм болсон байна. Бүгдээрийнх нь ийм болсон уу? Болсон. За болсон бол одоо уутныхаа энэ гогцоонууд байгааз үзүүрүүд за энэчнээс нь барьлаа. Нэгийг 7 хуруунд дээрээ тоглоо. Тэгээд тохорой. За нөгөө талыг аваад бас яг адилхан 7 хуруунд дээрээ тохоод. За дөрвөн талын дөрвөлнг ингэж. За ингэж бүх утаснуудаа хуруунд дээр гаргаад ирэхэд ийм болж байгааз. За нөгөө гартаа бүгдээрэнд нь ирзээ өгсөн тийм ээ. Дөрвөлнгийнхэн завсраар ингэж оруулаад. За ингэж оруулсныхаа дараа нэг үзүүрийн дээш нь ингэж татчихна. Нэгийн дээгүүр нь давуулаад ингээл татчихна. Тэр ийм болно. Хийхэд бол амар гоё байсан. Гэтэ зарим найзтай ингээд тослоод юу яасан. Чин заримийнх нь болохоор нөгөө хоошоо урагшаа наацсан байсан. Шүхэр ихэд гялгар 4 утас нэг бүгд 2 бүглөө нэг эрзэн хэрэгтэй байдیں۔ Бүгдээрээ эрзэнэгээ бэлэн болсон тий. За одоо хамгийн сүүлийнх нь буюу бүгдээрэнд нэм 2 ширхэг бүглөө гэсэн байгааз. Манай шүхрийн маань хөндрүүлэгч. Хөндрүүлэгчийг бол яг бол буцаж бууж ирэхгүй бүр дээшгээ яваад өгөхгүй юу. Энийг хийсэн учраас манай шүхэр маань буцаад доошоо бууж ирнэ. За одоо хөндрүүлэгчээ яаж хийх вэ гэхээр шүхрээ хэдүүлээ барьж байгаад эрзэнэ хийсэн шүү дээ. Дунд нь хэвтэй хэлбэрээр оруулаад 1 ороогоод 2 ороогоод за ингэ болсон. Ингээд шүхэр маань бэлэн болсон гэсэн үг. Манай багш маань шүхэр хийлгэж нисгсэн. Агаарын даралтын тухай мэдэж авлаа. За хэдүүлээ бэлэн болсон шүхрээ харах юм бол дээрээ их биетэй тэгээд утаснууд маань явсан байна. Тэгээ энэ юу лээ? Хөндрүүлэгч нь буюу хүн маань байгаа тий. За одоо хэдүүлээ шүхрээ нисгэж үзнэ. Гэхдээ нэг зүйлийг анхаарах шүү найзуудаа. Хэдүүлээ ийшээ игээд нисгэн заяа. Гэж үзэх үү? Үзье. За 1 2 3 буцаа буугаад ирж гин тий. Яад нисэн бол агаарын даралт агаарын хүчээр нисэж гин тий. За гэтэл найзуудаа 2 хүүхд зэрэг хийчих юм бол яах вэ? Тий яагаад гэх юм бол
нэг шүхэр маань нөгөө шүхрийнхээ агаарын урсгалыг хаацж байгаа учраас нөгөө шүхэр нисч чадахгүй хоёулаа буугаад ирнэ те. За одоо та нар бүгдээрээ хийж үзсэн шүхрнүүдээ нэг нэгээрээ нисгэж үзээрэй за. Өнөөдөр би шүхэр хийж үзлээ. Сайн болоогүй. Би энд нэрийн буруу наацсан биш санагдсан. Бусад хүүхдүүдийг айгүй сайн болсон. Миний ч гэсэн сайн болсон. Би сая шүхэр хийж үзлээ. Шүхэр маань харин сайн явж чадаагүй нэг агаар дутагцаад болоод нэг бол буруу нааснаас нь болоод шүхэр маань явж чадаагүй. Би 32 дугаар сургуулийн 3 ангид суралцдаг. Өнөөдөр шүхэр хийж үзсэн. Маш гоё байсан. Шүхэр хөөрөхөд маш гоё байсан. Шүхрийн хөөрхийг хараад маш их баярлсан. Хөрж байгаа шүхрийг харах гоё байсан. Би гэстэй очиж тоо соногчны юугаад агаараар ингээ үлээлгүүлнэ гэж бодож байгаа. Би өнөөдөр шүхэр хийж үзээд тийм маань маш хүчтэй буцсан. Агаар дутагдлаас бол минийх маш хүчтэй үзэн би зөв хийсэн болохоор минийх хүүхдүүдээс том явсан. За найзуудаа бүгдээрээ шүхрээ хийж үзээд нисгэж үзлээ те. Бүгдээрийнхээ шүхэр ниссэн үү? Хөгжилтэй байсан уу? Хөгжилтэй. Заримынхаа шүхэр айгүй сайн ниссэн те. Тэгсэн заримынх нь яасан? Гацаад байсан те. Яагаад тэгсэн бол? За тэгвэл нисэг хүүхдээ нөө гараар өгч. Хүч муутай болохоор нэг ингэж юу яах юм мэдэхгүй байгаад жоохон далийн нэг юу яагаад миний онгоц шүхэр хийсэд гаццсан. Гаццсан тий. Дэш явж байгаад яг жигчээ дөлөө болон бүр дэш болон агаар нь хүндэд нөгөө дөлөө ташууд гаццсан. Зарим нь буруу наацсан байсан. Энэ шүхэр нь өөрөө ер нь яагаад ниссэн юм бол? Агаарын даралтаар ниссэн. Тийм тий. Агаарын доороос нь Үлээж ниссэн. Тийм, үлээж исэн болохоор шүхэр маань ниссэн шүү дээ тий. Агаарын дутаалыг дутсан болохоор. Тэгсэн чи яагаад бусдын заримынх нь ниссэн юм бол? Агаарын дутаглал дутаагүй бас цэвэр ямбаа хийсэн болохоор. Тийм, цэвэр ямбаа хийсэн байсан тий. За хэдүүлээ агаарын даралтыг сая юугаар бий болгож шүхрээ нисгэлээ? Тийм, сэнсийг хэдүүлээ ашигласан шүү дээ тий. Сэнсийг ашигласан. Тэгсэн чи заримынх нь нисээгүй, заримынх нь нисээдсэн тий. Тэгвэл энэ сэнснээс болсон юм болов уу? Үгүй тий. Буруу хийсэн байна. Тийм, буруу хийсэн байсан болохоор тий. Шүхэр маань өөрөө яг 8 талтай байсан шүү дээ тий. Тэгш талтай. Тэгэхээр тэгш талууд дээр нь утаснуудаа яг адилхан хэмжээтэйгээр тэнцүү ингэж нааж өгөх юм бол шүхэр маань сайн нисчихсэн тий. Гэтэл зарим маань далийн наачгаар ч нөгөө агаар маань тэнцүү хуваарлагдаж чадах болов? Чадахгүй шүү дээ тий. Тийм. Тэгвэл нисгэгчид ийм нэг тал нь богинохон нөгөө тал нь урт тийм шүхэр өгөөд онгоцноос үсэрчих юм бол тэр хүн яах бол аюулгүй газардаж чадхаа болж штэ тий. Яагаад гэх юм бол энэ шүхэр дотор маань агаар тэнцүү хуваарлагдаж байх ёстой байтал нэг тал нь дали нөгөө тал нь бас дали болчих юм бол агаар тэнцүү хуваарлагдаж чадхаа байгаад шүхэр маань аюулгүй газардаж чадхаа байх нь штэ тийм ээ. За. Тийм учраас шүхрээ хийхдээ хэдүүлээ нямбаа хийсэн бол шүхэр маань сайн нисэх байжээ тийм ээ. За тэгвэл одоо хэдүүлээ явж өөр туршилт хийж үзэх үү? За тэгээ за бүгдээрээ явъя.
бидний эргэн тойронд байдаг агаар жинтэй. Иймээс бүх зүйлд даралт үзүүлдэг. Энэ даралт нь хөдөлгөөнтэй үед өөрчлөгдөж байдаг. Тэгвэл агаарын даралт шүхүр нисгэд яаж нөлөөлдөг бол маш энгийнээр тайлбарлая. Чи гадаа салхитай өдөр гараа дээш нь өргөж үзсэн үү? Салхи гарыг чинь дээж түлхэж байгаа юм шиг санагддаг. Үүнтэй адил шүхүр бас агаар түлхэгдэж дээш нисдэг юм. Ямар нууц байдаг бол агаар зүгээр нэг хоосон биш. Тэр хөдөлж юмсыг түлхэж чаддаг. Шүхүр нисэх үед дээр нь байгаа агаар хурдан урсна. Харин доор нь байгаа агаар удаан урсна. Инхээр доороос нь дээж түлхэх хүч үүсдэг. Доороос нь түлхэж байгаа агаар хүнийг агаарт барьж хаажуухан зөөлнөөр буулгадаг. Тиймээс шүхүртэй хүн шувуу шиг хөвөөд нисэж чаддаг. За хэдүүлээсээ агаарын даралт юу вэ гэдгийг ойлгож авсан тийм ээ. За тэгвэл одоо хэдүүлээ агаарын даралттай холбоотой өөр нэг туршилт хийж үзье. За энэ юу вэ хүүхдүүд ээ? Хогийн сав. Тийм энэ зүгээр л хогийн сав байна тий. Гэхдээ энэ миний буу шүү дээ. Буу. Энийг буудаж чадна гэж бодож байна уу? Чадах болов уу? За тэгвэл үзье тий. За та нар ямар сум гарч ийн гэдгийг сайн ажиглая шүү за. Гарч ийн үү? Сум байна уу энэ бон? Тийм ч юмсан байхгүй нү. За тэгвэл та нар сумны хэлбэрийг харж чадж гин үү? Дүрсийн. Ямар дүрстэй сум гарч байгаа юм бол? Хэдүүлээ хийж мэдэхгүй байна тий. За. Тэгвэл л штэ. Одоо энэ бууга ашиглаад хэдүүлээ тэр аягнуудыг унгааж чадах болов уу? Хаашаа бодох уу? Дээшээ юу? Унцлаа тий. За одоо жоохон унагчлаа тий. За тэгтээ хэдүүлээ ямар хэлбэртэй, ямар дүрстэй сум гарсан бэ гэдгийг харж чадсан уу? За одоо сайн ажиглая шүү за. Буудаж бидний бас инээлгсэн. Аягнууд бидний толгойд тавьж бас буудсан. Бүгдээрээ нэг шиг аяг аваад толгой дээр тавьцгаач. Тэгээ аягнуудыг унгааж чадах нь харъя за. За сая хэдүүлээ сум маань ямар дүрстэй байсан гэдгийг харж чадсан уу? За ямар дүрстэй байсан бэлээ? За дугуй дүрс байсан тий. Зүгээр жирийн агарыг бол бид нар харж чадахгүй байсан. Гэхдээ өөр хийний тусламжтайгаар харж чадлаа тий. Тийм зарим хийнүүд маань өнгөтэй, үнэртэй ийм өөр төрлийн хийнүүд байдаг. Өнөөдөр сая хэдүүлээ хий ашиглаад ямар хэлбэртэй сум гарсан бэ гэдгийг харж чадлаа. Энэ хогийн сав дугуй хэлбэртэй учраас дугуй дүрс гарч ийна гэж гараар өгч. Дугуй дүрс гарч ийна гэж бодсон уу? За тэгвэл амсран дугуй учраас гарч ирсэн дүрс маань дугуй байлаа гэж бодож байгаа гараар өгч. За тэгвэл байж тээ. Хэдүүлээ одоо энэ дөрвөлжин хэлбэртэй. Амсран харин гурвалжин байна тийм ээ. Тэгвэл энэчнээс ямар дүрстэй хий гарах бол гурвалжин гэж бодож гин үү? За зарим нь дөрвөлжин гэж бодож гин тий. За тэгвэл хэдүүлээ туршиж үзье. Ямар хэлбэртэй дүрс гарах вэ гэдгийг хамтдаа харцгаая тийм ээ. Дугуй хэлбэртэй гарчлаа тий. Яагаад дугуй дүрс гарч вэ? Энд чинь уул нь
сав маань дөрвөлжин, амсрын гурвалжин багчаа. За яагаад дугуй хэлбэртэй дүрс гарч байгаа гэхээр нь шүү дээ. Энэ маань бас л агаарын даралтахгүй юу? За энэ буу маань агаарыг артлаасаа ингээд агаарын даралт үүсгээд түлхэж гаргаж байгаа тий? За энэ хайрцагч гэсэн сая буудахтаа хэдүүлээ түлхэнгүүт агаарын даралт үүсээд түлхэгдэж гарч байгаа тийм ээ? За тэгэнгүүт хийг араас нь ингээд даралт үүсгээд түлхэж штэ. Тэгэнгүүт агаар маань өөрөө эргэлдэх хөдөлгөөнд ордог гинэ. Мэдээж эргэлдэх хөдөлгөөнд орж байгаа зүйл ямар төрстэй байх вэ? Дугуй төрстэй байна. За тэгвэл та нар хөдөө явж байгаа гол руу чулуу шиддэг штэ. Тэгэнгүүт чулуу ус руу орохдоо ямар ийм гадна талаараа хүрээ үүсгэж ордог лээ. Дугуй хэлбэрийн хүрээ үүсгэж ордог тий. Чулуу дөрвөлжин байна уу, гурвалжин байна уу, 100 хэлбэртэй байна уу ямар ч хамаагүй гол дээр маань дугуй дүрсэл гарч ирдэг тий. За энэ маань бас яг адилхан механизмаар явагддаг байх нь шүү. За агаар араасаа түлхэгдээд даралт үүсэнгүүт агаар маань өөрөө эргэлдэх хэлбэрт ордог байх нь шүү дээ. Тэгэхээр эргэлдэж байгаа учраас ямар дүрс гарч ирэх вүлээ? Дугуй дүрс гарч ирэх нь байна. Өнөөдөр бид агаар жинтэй байдаг гэдгийг ойлгож авсан тийм ээ? За агаар жинтэй байдаг учраас яг биднэрт таталцлын хүч үйлчлэлттэй адилхан таталцлын хүч үйлчлээд агаар доош татагддаг учраас агаарын даралт гэдэг зүйл үүсдэг юм байна гэдгийг ойлгож авсан тийм үү? За түүнийг мөн бид нар туршилтаар баталчаарж үзсэн тийм ээ? За тэгвэл өнөөдөр бид ямар туршилт хийж үзлээ? Агаарын даралт. Тийм агаарын даралтыг ямар туршилтаар харлаа? Хэдүүлээ ямар бүтээл хийж үзлээ? Тийм шүхүр хийж үзсэн тий? Шүхүр гэж үзсэн. Тэгээд тэр шүхрийг бид нэр өдөр тутамдаа хүмүүс амьдралдаа ашигладаг тийм ээ. За тэгвэл тэр шүхүр ингээд тэнцвэртэй байх хэрэгтэй байна. Нэг тал нь богинохон эсвэл нэг тал нь уртайж болох уу? Болохгүй гэдгийг ойлгож авсан тий. Тэгвэл өнөөдөр бид туршилтуудаа хийж үзээд мөн дээрээс нь агаарын даралт юу вэ гэдгийг ойлгочлоо тийм ээ. За тэгвэл хэдүүлээ агаарын даралттай бас өөр нэгэн тоглоом явж тоглох уу? За манай багш маань агаарын буугаар биднэрт буудаж үзүүлсэн. Бас дээрээс нь бид нэр агаарыг харж чаддаггүй. Манай багш бас агаарыг харуулж чадсан. Дүүдийн тоглоомын талбай дээр найзуудтай тоглож хөгжилтэй байх маш гоё байсан. Өнөөдөр би тийс удаан хүлээсэн. За хэдүүлээ эхлээд механик инженерийн хан дээр бөмбөг хийж тоглож үзсэн тий. За сая хэдүүлээ энэ дээр бас даав хийж тоглож үзлээ. Энэ хоёрт ялгаа байсан болов уу? Байсан. Ер нь л байгаагүй тий. Хоёулаа л адилхан агаарын даралтын хүчээр дээш нь даав болон бөмбөгийг зөөвснөөр бид тоглож чадчихин тийм ээ. Хэдүүлээ өмнө нь бол агаар зүгээр л бид нар амьсгалдаг. Ер нь ингээ байгаагүй ч мэдэхгүй байж исэн бол өнөөдөр хэдүүлээ агаарын даралт, агаарын хүчгээд зөндөө олон юм сурч авлаа тий. За тэгвэл агаар бидэнд хэрэгтэй юу хөөхдөө те? Хэрэгтэй те. За 1 2 3 агаарын хүч. Үзэгч хүүхдүүд маань ч гэсэндээ дүүд хүүхдийн музейгээр анги хамт олноороо ирж хамтдаа шинжлэх ухааны ертөнцөөр аялцаагаарай. Баяртай. За тэгвэл хэдүүлээ авч дүүд хүүхдийн музейтэйгээ танилццгаая.